Улсын их хурлын гишүүн хөтөлмөрийн яамны сайд асан баяр сайхан таныг урьж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг бишүүлье. За манай Монголын ардчилсан намын хүний эрхийн асуудлыг 2016 оноос хойш жил бүр одоо ингэж ярьж за өнөөдөр хэвшил болгож хүмүүсийг цуглуулж байр суурийг илэрхийлүүлж байгаа Ганбаяр ба түүний нөхдөд бас баярлсан талархснаа илэрхийлье. За өнөөдөр энд оролцож байгаа манай намын гишүүд дэмжигчид за жирийн иргэд өөрсдийнх нь энэ нийгэмд эрхэн зөрчигдсөн талаар зөндөө мэдээлэл хэллээ. За энэ талаар бол гарсан мэдээллийг цаашид одоо дүгнэлт хийгээд за зохиох газрууд нь бас түгээж энийг бол одоо бас үр дүнд өргөхийн төлөө тэмцэх ёстой. Үүнийг ч одоо бас энэ энергийн ороо энэ гэж би бодож байгаа. Загас толгооноос тархинаас өдөж эгэлдэг гэж ярьдаг. Тэгэхээр би өнөөдөр хамгийн ноцтой гол зүйлийг бол Монголын нийгмийг авч явж байгаа, эрх барьж байгаа намууд. За манай ардчилсан нам ч гэсэн энэ намууд бол хүний эрх чөлөө энэ бүх зүйлд онцгой анхаарал, онцгой ач холбогдолтой, онцгой үүрэг хариуцлага хүлээж авах ёстой гэж би өвдө харж байгаа. За би одоо нуршихгүй тулд товчхон ярив. Та бүхэн саяхан мэдж байгаа Монгол улсын төрийн түүхэнд анх удаа ордны эргэлт, төрийн эргэлт Монгол ардын намын одоо дотоод улс төрийн тэмцлийн үр дүнд ордны эргэлт, төрийн эргэлт болж үндсэн хуулийн цэцлэр хүртэл очоод тэнд үндсэн хууль зөрчигдсөн байна гэсэн ийм асуудал ярьж байгаа. За эрх барьж байгаа нам нь эрх барьж байгаа намын одоо их хурлын гишүүд нь үндсэн хууль зөрчил төрийн эсрэг гэмт хэрэг хийнэ гэдэг чинь энэ үндсэн хуулийн одоо энэ тухайн одоо хуулийн дагуу бол энэ маш их том гэмт хэрэг байгаа юм л да. Бүх насаар нь 20 ялтаа хүртэл 20-25 жилийн. Тэгэхээр энэ зүйлийг одоо өнөөдөр саяхан болтол одоо бид нар маш их ноцтой нэг ярьж ирсэн. Өнөөдөр яг бодит амьдрал дээр юу болж байгааг бол эрх барьж байгаа нам энэ бүх зүйлийг нам дарж байна, хав дарж байна. Улс төрийн хариуцлага хүлээлгэх, хуулийн хариуцлага хүлээлгэж байж улс төрийн намууд хоорондоо улс төрийн намууд дотроо улс төрийн хариуцлагын одоо хүлээлгэх ийм одоо зүйл байдсан байна гэж ойлголт авсны дараа цаашид нийгэм өөрөө сэвэршээд явах ёстой юм аа. Тэгээд өнөөдөр Монгол ардын нам ийм одоо том гэмт хэргийг одоо хаазаалан дарж байгаа нь одоо бас энэ маш их ноцтой асуудал байгаа юм. За тэгээд одоо жишээл одоо бас өнөөдөр та бүхэнд хэлэхэд энэ оюу толгойн сонсголын талаар одоо сонсгол явж байна л да. За энэ бол гэрээг тухайн үед одоо байгуулж байгаад би бас байсан их хурлаар баталж байгаад одоо би бас байр суурь илэрхийлж ирсэн, сайжруулах ёстой. Гэхдээ би бол энэ 34% бол би дэмжээгүй байсан. Нэг одоо томоор нь харах юм бол энэ манай Монгол улсад орж ирж байгаа 3 дахь хөршийн маш том хөрөнгө оруулалт байгаамаа. За өнөөдөр дэлхийд дахин геополитик маш их ноцтой хурцтмал байдалтай байгаа. Одоо манай урд хойд хөрш одоо хэдийн хөрш боловч одоо энэ тоталитар дэглэмтэй хоёр улсын дунд байдаг. За бид нар 3 дахь хөршийн хөрөнгө оруулалтыг одоо ямар нэгэн байдлаар хөөж гаргах юм бол одоо бидэнд бол одоо энэ чөлөөт ертөнцийн 3 дахь хөршөөс одоо өөр том хөрөнгө оруулалт үгүй болно. Тэгэхээр энэ бол одоо бас одоо бид нар энд одоо хүний эрх ярьж байгаа хооронд бас тэнд бас Монгол улсын одоо 3 дахь ертөнцид гардаг энэ гүүрийг одоо цаашаад хумих Рио Тинто хөрөнгө оруулагч нарыг хөөж гаргах ийм одоо алхам хүртэл одоо явж байна. Энийг бол одоо Монгол улсын одоо цаашдаа хувь заяад бол
сөргөөр нөлөөлөх ийм алхам болох одоо ийм зүйл болох вэ гэж одоо би бас хувьдаа санаа зовж байгаа юм аа. За өнөөдөр Монголын ардчилсан нам олон жил одоо дотроо хагаралтаа явсан, сүүлийн одоо хэдэн жил бүх нийтээр хөлөөн шүрэгдсэн намын дарагтаа болсон. Сүүлийн үед одоо нэг олзуурах хууштай зүйл нь юу вэ гэвэл бид нар сөрөг хүчнээ хийгээд явъя. Монгол ардын намын одоо хичнээн одоо урилга өгсөн ч гэсэн засагт нь орохгүй. Ийм сөрөг хүчнээ хийгээд явъя гэсэн ийм зүйл ярьж байгаа. За тэгээ сөрөг хүчнээ хийж явж байгаа идэвхтэй хийж байгаа нэг хэлбэр нь одоо өнөөдөр энэ хурал юм гэж би хувьдаа харж байгаа юм аа. За цаашдын одоо энэ хүний эрхийн хорооны үйл ажиллагааны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье. За тэгээ та бүхэн өөрсдөө байр суурийг илэрхийлж байгаад одоо талархаж байна. Амжилт хүсье, баярлалаа.